хайрын тухай зөв. Шар тэнгисийн булангарт ногоон ус зөөлөн давлгаа шидлэн алсад тэнгэрийн хаяа жаргаж байгаа нарны гэлбаанд алтран умраас үлээх сэрүүн салхи үе сэвэлцэх нь зүрх сэтгэлд гунигтай. Туяа тэнгисийн эргийн өндөр хадан цохион дээр хөдөлгөөнгүй суусаар хитэн цаг өнгөрснийг бүү мэд. Тэр доор эргийн алтлаг гэлс шаргалтах авч үе хөөсрөн ирэх ногоон давлгаа захыг нь хоргон харлуулах нь намрын ил хул байгалыг улам чуйтгартай болгоно. Бүх юм яг л хар дарсан зүүч шиг хоромхон зур болж өнгөрсөн мэт. Тэрнийг Куала Лумпураас ганцаараа үлгэн салган буцаж ирэхэд хайртай хүүгүүнийх нь гэр бүл тэрч бүхэл айл хөршийнх нь бүгд сургаггүй болсон байлаа. Хэрвээ туяатай уулзраагүй бол тэр хоёр бие биедээ татагтан үерхээгүй бол тэр айл халуун бүлээрээ амьдарч л байх байсан гэж бодохоор дотор бачуурна. Уг нь бүсгүй энэ цохон дээрээс үсрэн амьдралаа эцэслэх гэж л өчигдөр энд сурдаг найзынхаа хурдан галт тэргээр ирсэн юм. Амьдрал нь тэрэнгүүгээр цааш үргэлжлэх нь утгагүй учраас тэнгисийн гүнд живэн отохоор эрсэл нь шийтсэн ч цаг дээрээ хүн гэдэг амьтан амьдралаас эцсээ хүртэл зуурн тэмцдэг ажээ. Хүйтэн хадан цохон дээр гөлрөн суусаар хоёр хөл нь хөшиж хүний юм шиг болчихсныг сая л мэдрэв. Тэр доо тэнгисийн ус ногоорон ёроолгүй юм шиг үзэгдэх нь аимшигтай. Үгүй. Тэр ингээд л хаа байсан өмнөд Хиттийн нэгэн хотод шар тэнгисийн ёроолд живэн загсны хоол болох гэж л би энэ хорвоод 19 жил амьдарсан юм гэж үү? Аав ээжигээ амьдын тамд унах гэж үү? 10хан настай ганц эрэгтэй дүүгээ тэр санав. Эмээгээ, нагац, авга нараа, ангийн найзуудаа бөөн уй гуниг, таамаг, таавар, уй гашуун донд орхиод энэ ёроолгүй гүн ногоон тэнгисийн усанд замхран одох гэж үү? Үгүй. Яг тэнгис рүү өсрөх гэтэл зүрх сэтгэлийнх нь гүнээс нэгэн дуу хашгиран болиулах шиг бас хөвлөд хүрэн болилдоо хээч гэж гуйх шиг болсон. Бүх юм намар эхэлж үлээ. Яг 1 жилийн өмнө Бээжин дэх дэлхийн паркийн хашаанд яг л ийм намрын ил хуйлхан чийгтэй нойтон хүүтэн цэцэрлэгт судалбар зурд суухтаа анх тэрнийг олж харсан юм. Хүү ёхон бит хоёрын зургийг дараад өгөхгүй юу? Гэж нэг залуу баг зэрэг аялахтай хятад хэлээр гуйхад нь тэр санаандгүй биерээ газар унгачгаад толгой өндөлөгвөл нөгөө залуу биерийг нь авч өгөх гэж усгийж тэр хоёр таг хийтэл мөргөлдөж гисэн юм. Аялганаас нь үзвэл хятад хүн биш нэлт. Тэгэд санаандгүй учирлаар өндөр сайхан нуруу тас хар гялалтсан үстэй зургийн юм шиг зүс тэгш сайхан залуутай мөргөлдсөн нь Сун Чонжи байсан ажээ. Тэр хоёр хоёулаа тухай бариад инээлдсэн. Туяа зургийг нь дарж өгсөн. Харин салхтаа тэр залуу намайг Чонжи гэдэг утасныхаа дугаарыг өгөөч гэж гуйсан. Намайг Жени гэдэг. Гэхдээ утсаа өгөхгүй. Гэт туяа нэмсэглэн цааш иргэснээ өөрийн ирэхгүй Чонжи руу дахин харц унагсан. Өтгөн хөмсөг, шигүү сормостой давхраалаг нүд, уучин магнаа, яг л солонгос оддих шиг ганган цасалттай үс. Хэртэйгүү гинхэн сэтгэлийг нэлтгэх цайлган харцтай нүд нь бүсгүйг бишрэн ширтэж байгааг мэдрэхтэй туяа өөрөө ч тэрэн тисгэлгүй татагдаж яг л цахилгаан цохиулах шиг болж нэг үгээр хэлбэл тэр залууд дурлсан юм. Тэгтэл найз нь тэрэн солонгосоор нэг юм хэлв. Удалгүй эртний Мисирийн авраг цац суврагны дуураймал давжаа пирамидуудын цаанаас бүр олон
10 гаруй тийм залуучууд бараг жагсаалаараа гараад ирсэн. Анзааран харуул Чонжитэй хамт явсан найз нь намхан нуруутай, илт хувцс муутай, бас инээд хөрмээр дээр үеийн үсний цэцэлтэй байхыг үзээд туяа их л гайхаж билээ. Гэтэл харин сүлд мэдхнээ тэр нь нутгаасаа ирээд удаагүй хойд солонгос маягийн хэв загвараасаа гарч амжаагүй амьтан байж. Баяртай, би чамайг заавал олноо гэж Чонжи хэлээд тэр цуваандаа нийлэн отож илээ. Яасан царайлаг залуу вэ? Ядаж яхад хойд солонгос байхдаа яах вэ? Эд чинь дандаа жагсаалаараа явж бие биенээ тагнаж гадаадын хүнтэй найзалж болдоггүй үсттэй. Гэж тэгэхэд туяа хайхрамжгүй баг зэрэг доогтойгоор бодоод өнгөрсөн. Тэр өдрөөс хойш 2-3 хоног өнгөрсөн ч туяагийн сэтгэлээс дэлхийн паркт учирсан тэр солонгос залуугийн дүр төрх салахгүй байж үлээ. Зураг зурж байхад нь ч, найзуудтайгаа оройд шуугалтанд сууж байхад нь ч, шүн орондоо орсон хойч тэрний өтгөн сормостой цайлхан гинхэн харцтай тэрл нүд нэвч шувч хэртэж байх шиг санагдана. Ямар тэнэг юм бэ? Анхны харцаар дурлна гэж байх ёсгүй. Энд чинь кино, жүжиг биш дээ. Гэж охин бодон чихвчээ углан дуу сонсч тэрний дүрийг сэтгэлээсээ зайлуулахыг оролдоно. Хүчит бүх гүнж хотолон хатан зоригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Занга цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт. Шал утгагүй юм. Тэр нь очиж хойд солонгос залуу шүү. Дэлхий дээрх сүүлчийн коммунист орны хүн. Эрэгтэй эмэгтэйгүй яг ижлэхэн загвараар хувцаслаж, цэрэг шиг жагсаалаараа явж бас удирдагчаа магтан дуулдаг гэвэзтэй. Йой, бодхоос аймаар юм. Гэж охин дотроо бодон санаандгүй тэр учрлын эзнийг сэтгэлээсээ арчин зайлуулахыг хүчлэн оролдож байсан. Гэтэл нэг өдөр сургуулаасаа дуу ялан гарч иртэл яг хажуугаас нь Женни гэж дуутах сонсогдоо. Эргээд хартлаа ард нь Чонжи. Нөгөө солонгос залуу инээмсэглэн зогсож байх нь тэр. Тэр нь дуцсны дугаараа ч өгөөгүй. Гадаад найзуудынхаа дууддаг нэрнээс өөр юугаач хэлээгүй байтал энэ залуу түн түчгэнсэн Бээжингээс өөрийг нь олоод иржээ. Хин бол хойв тавилан биш гэж юу? Ингэж Чонжи туяа хоёр үерхэж эхэлсэн юм. Чонжигийн аав нь Бээжинд их арчилсан солонгосын элчин сайдын яамд худалдааны атшаа хийдэг бөгөөд тэднийх энд 3 дахь жилдээ сууж байгаа ажээ. Чонжи энд ахлах сургуульд төгсч одоо ангаахын дэд сургуулийн эхний дамжаанд илсэн учраас Дайланд ганц жил хэлний бэлтгэлд суусан туяаг бодвол хятад хэлэндээ ус засаажээ. Чи намайг яаж болоод ирвэ? Тагнуул юм уу? Гэж туяаг асуугаад инээхэд тэр ичимгүүрэн инээмсэглснээ охины цүнхэн дотроос нь цухих том зургийн дэвтэр рүү заасансан. Бээжингийн уран зургийн дээд сургууль гисэн зургийн дэвтэр дээр хаягаар нь хайж авсаар тэр туяаг олчихсон нь тэр. Хоёулаа хичээл ихтэй анхандаа 7 хоногт 2 байсан уулзалт нойрцоор өдөр бүр болцохолж Бээжингийн жавартай чиглэг өвлийн өдрүүд тэдний хайрын элчин зун шиг л халуухан аз жаргалаар дүүрэн байж үлээ. Нэг л мэдхэд өвлийн амралт болж туяаг харих болоход тэрнийг үдэхээр Чонжи онгоцны буудал явах замдаа бяцхан хайрцагтай бэлэг өгч. Тоя гэртээ хараад энийг задлаарай. Би чамаа гэртэл цаг минут бүр санаж байх болно. Манай сунгийнхан хайр дурлалдаа үнэнч хүмүүс. Ээжийг нас барснаас хойш 9 жилд би аавыгаа ганц жимэгтэйтэй дотно байхыг хараагүй. Чи надад ганцхан шүү гэж хэлж билээ. Чи ч бас надад ганцхан гэд туяа тэрнийхээ уруул дээр нь үнсээд Санта Клаусын час улаан малгай толгойд нь угалжгаад цаашаа гүйчихэж билээ. Шинэ жил болоход 2 хоног дутуу байсан юм. Хөдөлгөөнгүй сусаар орсон хөлөөс сэлгэхтэй туяа яг тэр мөчийг иргэн санав. Зүүн гарын ядам хуруунд нь
Цусан улаан бадмаар гიშгтгээд мөнгөн бөгч хайрт ихэн сүүлчийн дурсгал болон үлджээ. Хөөрхий хайрт минь одоо хаана яаж явбал? Зүгээр л өөр орны охиныг хайрласныхын төлөө гэр бүлээр нь баривчлан аваад явчихдаг орон энэ дэлхий дээр байх ч гэжтэй. Тоя энэ бөгжөө хараад нэг гүнзгий амьсгаа авснаа босов. Тэр амьдрах ёстой. Тэрнийхээ төлөө, хүүхдийнхээ төлөө, бас хайртай аав ээж дүүгийнхээ төлөө амьдрах ёстой. Тояад хайрлан дурлах, хаа дуртай зүгтээ аялах, эрх чөлөө харж очих сайхан Монгол орн нь бий. Игч завчим уулсын сүрлэг улсаар хүрээлэгдсэн Ёдог бөөнөр хорих лагер намрын усан манан дунд авраг араатны хүүр мэд бараантан харлана. Энд оюун ухаанд хүмүүс амьд сүг болон хувирна. Энд хүн сэтгэл зүрхээ гэж амьд үлдэхийн төлөөх ширүүн тулаанд улаан гараараа үзэлцэн. Хүмүүс хайрлан дурлалцаж, инээлж баясан өөрийн гэсэн үдсэл бодолтой байж хэлэх үгээ хинээс ч айлгүй хэлж, дуртай дуугаа сонсон, таалагдсан хувцаа өмсч, нөхөрлөж хийж бүтээж байдаг агуу ертөнц. Энэ лагерыг сүрлэг өндөр уулс 4 метрийн өндөр тог гүйлгсэн өргөс тороор тусгаарлжээ. 12 цагийн турш чулуу зөөх дуусашгүй тамлал болсон ажлын цаг арай гэж нэг юм дуусч модон нааран дээрээ унаад өгсөн чонжигийн нүдэнд Тоягийн хөөрхөн жижигхэн нүд урьхан инээмсэглэл хамтдаа хорвоогийн хязгаарлууч хамаагүй цугтцгаая тэхүү гэж цөхөрсөн нүдээр ширтэн гуйж байсан тэрл дүр төрхөн үзэгдэх аж. Тэгснээ Куала Лумпурын төвдөх хямдхан зочид буудлын давчуу бяцхан тасалгаанаас баригдан явхад нь цамцных нь хормоноос зууран хятадаар Чонжи бит хоёрыг бөө орхиочтэй наатахаа тавиач эсвэл хамтд нь аваад яваач гэж хашгиран уйлж байсан сүүлчийн тэр мөчийг эргэн санав. Хүмүн сайн бодорой. Гадаад орны охинтой тогтоосон холбоо чинь аюулаас хамгаалах албаны хараанд хэдийн өртснийг мэдэхгүй байна уу? Бид хичнээн их сорилт шалгуур даван байж Бээжинд элчин сайдын яамд ажиллахаар болсон гэж санана. Их оронд минь хүүхдүүд өлбөрч хүмүүс өлсгөлэн гуйланчлал дунд амьдарч байгааг битгий март. Тэр охиноосоо эртгэн холд хэцүү юм гуйж байгаагаа би мэдэж байна. Тэнгэрийн оронд байгаа ээжигээ ганц охин дүүгийнхаа хувь заяаг бод. Чиний энэ ухаангүй явдал бидний хувь заяаг баллаа зогсохгүй. Намбхоо цугаа настай эмээ өвөө, кесон цугаа нагцын талынхныг чинь бүгдийг аадрын хар үл шиг нөмрөх болно. Монгол охиноо март гуйж байна. Аюулаас хамгаалахын гар дэндүү урт шүү хүмүн. Тояг онгоцон суулгаж өвчөөд гэртээ ирэхэд нь аав наис зөөлхнөөр ингэж аргадан гуйсансан. Аава, хайртай хүнээ зүгээр л мартчихж болдгүйг та мэднэ штэ. Манай сун овогтнууд энэ насандаа ганцхан хүнийг л хайрладаг гэж та хэлээгүй гэж юу? Гэт Чонжи өрөөнийхөө хаалгыг хаасан ч зөрч марахын аргагүй энэ үнэнтэй эвлэрхээс өөр замгүй ухаарах тусам нүдийг нь нулимс бүрхэн байсан. Тоятой холбоотой олон нандин дурсамжуудаа устгах хичнээн хэцүү байлаа. Гар утсан дээрх зургууд, төрсөн өдрөөр нь тэрний бэлгэлсэн Монгол дээлтэй бяцхан модон хүүгэлтэй, хайрын шивнээ, хамтдаа үзсэн кинонууд, хамтдаа сонссон олон гоё дуунууд, хамгийн анх дэлхийн паркт туяаг олж харахад тэрний дэрэгдэн сууж байсан тэр бутны шарлсан ганц навчийг нандинан хадгалж байснаа хүртэл хог руу хайчихж үлээ. Тэр навчийг хогийн сав руу хийх тэр мөчөд онгоцны буудал дээр чи ч бас надад ганцхан гэж хэлэхдээ уруулаа цорвайлхон давхраатай жижигхэн нүдэд хормолцуулж байсныг нь мартахын аргагүй.
Хайртай охиноо үрд мартаж сэтгэл зүрхнээсээ арчин хаях оролдлого. Аимшигтай ганцаардал дунд өнгөрөөсөн өдрүүд. Умрын хүүтэн жавар хацар хайрсан Бээжингийн тэр өвөл эц төгсгөлгүй үргэлжилж яг л цаг хугацаа зогссон юм шиг санагдаж байж лээ. Хөөрхий туяан тэрний уцтахыг, мессеж бичгийг хичнээн хүлээж гашуун нулимс туслуулан уйлан гансарсан бол доо. Гэхдээ амьдралын зам нь хизээч нийлэхгүй. Тэр хоёрын хувьд ингээд л гэмтхэн харилцаагаа таслах нь хамгаас зөв алхам. Тэрний эцгүйд зүрх сэтгэл эзэмдсэн хонгорхон дууг нь сонсохгүй. Нүдний ургаад ирдэг дотн хөөрхөн зүсийг нь харахгүй. Түмэн бээрийн хол байгаа энэхэн завшаанд л хайр дурлалдаа цэг тавих нь хамгийн зөв гэж чонжид ихэд эрсэл нь шийтсэн юм. Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их дайны зурагтай 2027 хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд Интерном Мэр улсын их дэлгүүрийн Мажистикт. Хань ичлээ алдсан хөөрхий эцэг ээжийн илгэн хайрыг амсаагүй шахуу жаахан охин дүүгийнхээ хувь заяаг чонжи баллах ёсгүй. Гадаадын ямар ч улсын иргэнтэй дотны харилцаа тогтоох юм бол Чүчгэгийн онлоос эх орноосоо урвахад бэлэн гэсэн үг. Чонжигийн туяатаа үерхэж байгааг аюулаас хамгаалах албаныхан хараандаа авсан л бол нэг л өдөр тэднийг баривчлан Солонгост хөргүүлээ зогсохгүй бүх хамаатан садан ураг илгнээрээ хорих лагерт ачигдана гэсэн үг. Энэнийг туяатаа ойлгох үнэхээр хэцүү. Нэг л мэдхэд туяагийн амрал дуусч Бээжинд ирэх өдөр болчихсон байсан. Чонжи туяатаа уулзахаас зайлсхийсээр 3 дугаар сартаа золгож хайртай охиноо санан гансарсан сэтгэлийн шархан овоос хорвжих хайс орж матагнах аядаж эхлэв. Нэгэн орой тэр хүнсний дэлгүүрээр орж боодол далаан байцаа амтлсан үхрийн мах авчихсан дүүдээ амттай кимбап хийж өгөн үхрийн мах шарах санаатай чихвчээрээ Риханагийн Only Girl-ыг сонсон гэрийнхээ үүдэн дэртэл яг ард талд нь Чонжи гих туяагийн дуу сонсогдох шиг болж хөл нь өөрийн ирэхгүй зог тусчлээ. Тийм ээ. Туяа тэднийхийг олоод иржээ. Худалч өөдгүй амтан гэд туяа гүн ирж хацрыг нь алгадах гэсэн бололтой гараа далааснаа нүрээ дарж цөрхрөн уйлаад суун туссан. Уучлаач туяа. Би чамд хайртай штэ гэж хүү тэрнийг аргатахад охин тэрний бэлгэлсэн час улаан шигтгээтэй мөнгөн бүгжийг нь суглан шидэж нүүр нүдгүй алгадаж цохин тайтгарч огч чадахгүй чичрэн уйлж байлаа. Өнгөрчээ. Элчин сайдын яамны худалдааны ачраа сун янг намгайн хүү гадаад охинтой үерхээ зогсохгүй хөршийнхнийхээ өмнө өнгөө жүжиг тавьчихлаа. Энэ бол дэндүү болгоомжгүй ухаангүй явдал. Гадаадд суугаа хойд Солонгосын иргэд бусад орны хинтэй ч хувийн харилцаа тогтоох ёсгүй. Туяа яах гэж гэр рүү хурж ирэвдээ. Одоо бүх зүйл өнгөрсөн. Дүүрсэн хэрэг. Чонжи туяаг аргад нь тайвшруулад зэрэгэлдэх цэцэрлэгт гудамжинд аваачин хамаг учраа ярив. Яагаад чи их хоёр хүүхдүүчийг биеиндээ хайртай байж болдгүй юм? Энд чинь гэмт хэрэг биш. Энд чинь дэндүү шудраг биш байна. Би жирэмсэн болсон. Гэж туяа хашгирснаа дуу намсан. Хоёулаа хамтдаа ертөнцийн хязгаарлууч хамаагүй урган идэх үү гэж өрөвдмөр гуйж билээ. Тэгэхэд Чонжи анх удаа амьдрал мэдхгүй балчирхан 19 насаа чамлан яахаа мэдхгүй цөхөрч билээ. Тэгээд л 2 хоногийн дараа туяагийн гэрийнхний явуулсан мөнгөөр Куала Лумпур нисэгт аваад тэр хоёр Бээжингээс орчихсон. Тэнд очоод Америк юм уу Европын аль нэг орны элчингээс улс төрийн орогнол гуйж болно гэж туяа тэрнийг ятгахжээ. Монгол руу зүхтий гэсэн ч Чонжид виз байсангүй.
Тэгээд л 1 сарын дотор визгүй нэвтэрдэг орнуудаас Малайзийг сонгосон хэрэг. Аавынх нь хэлснээр аюулаас хамгаалахын гар төсөөснөөс жилүү хурдан хөдөлж хайртай хосыг Куала Лумпур дөнгөж 2 хонож байхад нь буудлаас нь Чонжийг баривчлан оцсон билээ. Бүгд найрамдах арчилсан Солонгос ард улсын нэрийн өмнөөс Сун Чонжи таныг баривчилж байна гэж хар хувцастай 2 хүний нэг нь хэлж гарт нь гав зөөлөх гэд тэр бүх юм дуусныг ойлгон зүрх нь ёг хийгээд явчихж билээ. Хаа очиж туяад тэд хуруугаач хүргэсэнгүй. Чи минь гэртээ хар. Миний төлөө, хүүхдийнхээ төлөө заавал сайхан амьдраарай. Би чамд хайртай гэж хөвгүн тэгэхэд нус нулимсантай хутгалдан хүний газар гав ганцаараа торон хоцорсон хайртаа эцсийн үгээ хэлж амьдсан. Ёдог хорих лагерийн дундуур урсдаг Ёнхинган голын ус харлан намар оройн час улаан навчис ганц нэгэрээ хөвхөн хөөрхий хөвгүүний зүрхний нулимс мэт. Туяаг анхаарсан тэр мэт сэтгэлд нь урган орж ирэв. Богинохон тайрсан алтлаг хүрэн ус дэндүү гуайлаг галбирыг нь тодхон илтгэх нарийнхан жинстэй урт хөл. Тод хөх ягаан хүрэм өмссөн нүд булаам охин зураг зураад сууж байснаа аажмаар холдов. Чонжи Солонгос эх орондоо хайртай. Гэсэн ч зөвхөн өөр улсын иргэн хонгорхон бүсгүй дурлсныхаа төлөө эх орноосоо урвсан тооцогдсон халуун гэр бүлээрээ өргөс торны цаан суун гэдэгтээ тэр хизээ чивлэрч чадахгүй байлаа. Ингэж гунигт дурсамж хөврүүлэн хорих лагерийн хатуу модон нааран дээрээ бодлогошрон хөвтсөн тэр нэгэн өдрөөс хойш ганцхан сарын дараа хүнд хүчээр ажил өдөрт ганцхан олддог аяга эрдэнэ шишийн зутан хоолой давуулах үлэн зэлмүүн амьдрал элэг зүрхнийхээ энлэн шаналнг тис чадаагүй Чонжи хөвгүүн хайрын тухай сайхан зүүдлэн инээмсэглсээр нойрноосоо сэрэлгүй хорвоог оргисон юм. Талын Монгол охин хойд Солонгосын иргэн хөвгүн хоёрын энэ дурлалын эмгэнэл түүх яг л хайрын тухай сайхан зүүд мэт явдал болон өнгөрчээ.